өнөөдөр болохоор хайртай охин ганц эцгийнх нь төрсөн өдөр болж байгаа. Тэгээд ээж аавыгаа баярлуулъя гэсэн. Одоо би гэрхэн гадаа ирсэн байна. Ямар хөө мэдлэгээ болох нь бүгдээрээ харцгаая. Тэгээд гадраас явж байгаа юм. Оо яа. За гоорлаа. Ийшээ суучих. За та дий. Та хоёртэй нэг уулзаалаа ирлээ дээ. За. За гоорлаа ингэж суучих. За өнөөдөр ямар уулзаад ирсэн гэж бодож байна юу? Охны төрсөн өдөр. Хин гэдэг охныхын төрсөн өдөр үү? Ганц цэг. Охныхын төрсөн өдөр тэглээ яах вэ? Тэгэхээр отгоо охин нь өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа учраас аав ээж хоёрыгоо би энэ навчлан хорвоо дээр намайг мэдлүүлсэн хүмүүс учраас баярлуулъя гэж намайг явуулсан. За ижидээ болохоор манай Кьюн цэцгийн хамт олонний зүгээс энэхүү гоё цэцгийн баглаа бэлгэлж байгаа. Баярлалаа. За тэгээд ганц цэцэг маань өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа болохоор аав ээж хоёртой сайхан эрх хийлүүлсэн гэж байна. За тэгээд энэ эрхийн энэ одоо юм өнгө нь янз байна. Та аль өнгийн сонгомоор вэ? Ногоон Ногооны нөө. За ногооны. За улааны ижид нөгөө. За өнөөдөр одоо охиныхын төрсөн өдөр болж байна. Охин нь одоо яг ингээр сонсоод байж байгаа. Та хоёр маань охиндоо бас хандаж ер нь ямар хуу охин юм бэ? Хэр сайн охин бэ? Миний охин ч мундаг сайн охин. Аав ээж хоёртой нэртэй, ах дүү нэртэй, нэртэй, ажилттай маш сайн охин. Охиндоо маш их хайртай шүү. Баярлалаа. Брөөлхөн ичвэ. За аав юм бэ? Миний отгоо охин байна. За. Аав амиа хай. За. Манай хоёр охинтой. За. Салаагтайгаас тэгээ хамгийн отхон болохоор юм дээ хайртай байд. Энэ хоёр охин аавд хоёр ээж дагвайт юм байна. Хоёроор нь октоос чинь тий аавда их аим гэж ярьж байсан. Бичигдэг үйл байхгүй. За ингэсэн. Энд нэг аав ээж хоёртой хандаад би өөр нэг сайхан үгсийг сайхан зүйлс дотор маань их байдаг ч яг ингээд гаргаад бас хэлдэггүй маа. Тийм болохоор бичгээр хэлвэл аав ээж хоёрынхоо сэтгэлийг илүү одоо мэдэрнэ гэд манай дээр нэг загтал ирсэн. Тэгээд би яасан сайхан загтал вэ гэд охиныхон загтлыг аваад ирсэн. Би та хоёртаа бас дуудаж үзүүл явах загтлыг. За ингэсэн байна. Охин ганц эцгээс нь ижи аав хоёртоо гэсэн байна. За ингэсэн байна. Сайн байна уу миний аав ээжээ? Та хоёртой анх удаа л охин нь ингэж загтал бичин сунаа. Миний эрүүл их байгаа, аз жаргалтай байгаа, миний сайн сайхан байгаа, миний энэ орчлонд шороо хөдөлгөж яваа бүх үйлс нь миний хоёр эрдэнэтэй маш их холбоотой юм шүү. Та хоёртой охин нь сайхан үгийг тэр болгон хэлж байсангүй. Өнөөдөр охиных нь баярын өдөр болохоор хайртай аав ээж хоёртой урт удаан минийхээ хажууд байгаарэ. Охин нь шүүтрийн тусалд цуглуулж цай уулгаж чадахгүй ч зөв явж та хоёрын ачийг хариулнаа. Санааг нь зовоохгүй байхыг хичээх юм аа. Харин та хоёр минь охиндоо эрүүл инх байж миний дэргэд удаан хамт байгаарэ л гэж өрөөж залбирах юм да. Хачин их хайртай ижи аав хоёртоо гэсэн бэ. Маш их баярлалаа. Охинтой хайртай шүү. Өвд зоохгүй охинтой удаан харагдаж явнаа л гэж. За аав нь юу? Тэгэхээр юу хэлдэг вэ? Тэгэл явах гэж хайртай. Тэгээд ч бодохгүй байсан толгойд. Миний ижи аав хоёрт уншаад өгөөрэй гэд нэгэн шүлгийг бичиж охин. За би та хоёртай энийг нь охиных нь өмнөөс их сайхан уншиж өгнө гэд амлацсан учраас уншиж үзсэн шин. Ижи аав хоёртоо сүүний цацлаар ундаалсан нутгийн улсаа түшээд сүрлэг дүрээр ханхайсан нүмер ингрээ бараадаад хүй зөөсөн нилхаасаа дэндүү дураараа торнолоо хүний дайтай өсгсөн ижи аавдаа баярлаа. Алдаж онхын нухчаанд амьдралд бууж өгөөгүй. Алсын аянд хансахтаа атгалцсан гараа тавиагүй. Тэсвэр дэвчээр хоёроор сайхан хайраа гойчхоод тэртээ холоос үүрсэн ижи аавдаа баярлаа.
Ариун дагшин галынхаа өөдөө заяанд сүсэглээд айлын дайтай төвхөнсөн он цагаа дуулуулад ижил дээлээ гамдаах гэж идэр залуугаасаа зүтгсэн ийм л бурхтын үр шүү дээ. Ижээ авдаан баярлаа. Хайртай аав ээж хоёртоо охин гам цэцгээсэн гэсэн байна. Маш их баярлаа. За багтаа ер нь ганц цэцэг маань ямар хөө охин байв? Сэрэг жоох юм шүү дээ. Их сэргэлээ. Энэ жоохон балчирч одоо хэний хүүхэд вэ? Ганц цэцэг. Таван тэр байна. Ааха. За ээжийнх нь өнөөдөр төрсөн өдөр ээжтэй хайртай юу? Чам хэлж байлаа хайртай гэд. За. Чам хэлж. Аа хайртай гэж. За. Хаттай шүү гэмээр. За ингэж та хоёртоо охиныхон сайхан бичсэн энэхүү сайхан цагтлыг нь гардуулъя. Тэгээд ижээ аав хоёр нь бас охиныхоо энэ цагтлыг сайхан хадгалж яваарэ. Баярлалаа. За тэгээд хоёр маань ер нь хэдэн хүүхэдтэй вэ? 4 хүүхэдтэй. 4 сайхан хүүхэдтэй. 2 охин 2 хүүтэй гэсэн тийм ээ. Хамгийн бага нь манай ганц цэцэг. Хамгийн том нь одоо хэдэн настай? Одоо 40 хүрчлээ шүү дээ. Одоо 41 хүрлээ. Эсвэл хамгийн том нь айгүй том юм байна шүү дээ. Та хоёрыг чинь харсан чинь бас тийм ч одоо 40 настай хүүхэдтэй гэж харагдахааргүй шүү. За тэгэхээр хоёулаа одоо хэдүүлээ бас гам цэцэг охиндоо зориулаад хүүхдүүдэд зориулаад сайхан өрөөлийнхөө үгийг хэлээд энэ хөө нэвтрүүлгээ гоё дуусгая да. За ээж хэлээ юм байна. Бүх хүүхдүүдэд маш их баярлалаа. Ээж аав нь хүүхдүүдэд маш их хайртай шүү. Хүүхдүүдэд эрүүл энхэж урт удаан наслахыг хичээнэ гэж хэлээ. Хүүхдүүдэд маш их хайртай. Ганц цэцэг охиндоо маш их баярлалаа ээж. Аав чирнэ үнэхээр хайртай. Маш их баярлалаа гэж хэлээ. Ой мойр болох наацсан. Ой мойр яах вэ? Ирхэн шүү. Манай ганц цэцэг ихчээ маань хоёр хүүхэд нь энд байгаа. Нэг охин хичээлдээ. Нэг охин хичээлдээ. Эмээ өөдөгөө байдаг. Энэ өнөөдөр л энэ агагийн нэртэл бас харнаа энэ чинь. За өвөө нь аав нь бас нэг сайхан одоо энэ нэвтрүүлгээ төгсгий даа байлаа. Үр хүүхдүүдтэй хандаж хамаагүй амаа тийм хүүхдүүд нь үлдэх учраас. Ээ 4 хүүхдтэй, миний 4 хүүхдэд 8 бас нэг хүүхдүүдтэй хайртай. Тэр тусмаа охиндоо илүү хайртай. Яг тэр айлын баг учраас их үссэн хоёр ах ээж гурав бас адилхан шийдвэрлэлт үүсэжтэй. Энэ их хүн байхгүй. Тийм л байх. Одоо их энэ project. Өвөөгийн хүүхдээ шүү дээ. Өвөөгийн бөөрнөөс л өстэй салтгүй нэг жаахан. Өвөөтэй хайртай юу? Хайртай. За тэгээд та хоёр маань бас эрүүл энх байж үр хүүхдүүдтэй орт удаан насалж бас тэ одоо үрийг үзээрэй гэж сайхан өрөөл Баярлалаа. Дүүртэй ч гэсэн ажиллаж маш гоё шүлэг уншиж, маш гоё юм авчиж өгсөнд маш их баярлалаа. За та хоёр маань бие сайн бодоорой. За баярлалаа. За баярлалаа. За би ингээд хөдлөлөө. За. Баяртай. За зогч гараа. Биш.